Манай хоршоо 2020 онд дүүсгэн байгуулагдсан. Тэгээд шинэ хоршоо төслийн хүрээнд манад шинээр 3 малчин өрх нэмэгдэж орж ирээд тэгээ яг малчин өрх бол 7 малчин өрх байгаа. Тэгээд манай 7 малчин өрхийн одоо санхүүг инженер авсан санхүү нь 190 сая төгрөгийн санхүүжилт авсан. Эрчимцэн мал аж ахуй сүү цагаан эдээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бидний яг энэ чиглэлийг сонгосон нь болохоор малчин бидний яг хийж чаддаг юм учраас өөрийнхөө чаддаг юмн дээр түшиглээд тэгээд үхэр авсан. За тэгээ бүх тоног төхөөрөмж авсан. За тэгээд үхрээ саагаад одоо эхэлснээс одоо саалтуурнаас ахгуулаад тэгээд сүү хөрвүүлэх, тогоо тараг бүрэх тэгээд одоо савлагч мавлагч гэдэг юм уу яг эцсийн бүтээгдэхүүн болоод бүр ингээд 200 г 500 г-аар пакетлаад савлаад дэлгүүрлөө нийлгүүлэх хэмжээний бүх төрлийн хоног төхөөрөмж байна. Хоршооны малчин өрх гэх юм бол манайх нэг 30 гаруй үхэр сааж байна. За бас нэг 7-8 инг сааж байна. За яг үхэр тэмээгээрээ гэх юм бол нэг 50 үхэр. За нэг 30 гаруй тэмээ. За хонь яма бас түүжил бол цаг жоох хатуу байсан учраас жоохон цөвтөрхөн. За ерөнхийдөө нэг 1000 гаруй мал байна да. За хамгийн эхлээд тэр саалтуурмаар байна. Гэхдээ манайхан бол голцоо гараараа саадаг. За саалтуур. За саагаад гарсан сүгээ хөөрүүлэх тоног төхөөрөмж байна. За хөөрсөн сүгээрс ингээд тараг бүрэгч байна тэр байна. За тэгээд ааруул хатаагч байна. За энэ гэхэд одоо нэг маруужингийн тий яг ч нэг ориг сүгээр маруужингаа яадаг. За тэр болохоор одоо бидний жишээ нь энийг одоо ингээд савлаад байгаа дүүргэж машин маань байна. За хамгийн их юу яаж байгаа нь шар тус байна. Ингэний хормог байна. За тэгээд угаасаа манай бүтээгдэхүүнүүд ориг болохоор ерөнхийдөө бүх бүтээгдэхүүний маань маш их захиалгаар авдаг. За тэгээд бид нар сав баглаа бодлого гол нь ингээд нэг литрэл 500 г-аар 200 г-аар гэдэг ингээд нэг юу аж шийддэг. Тий хэрэглэгчтэй тий. Одоо та яг ямар савлгаатай бүтээгдэхүүн авах чинь тэрий чинь. Тэгээ бид нар захиалгаар хийдгийн бас нэг гол давуу тал нь болохоор нэг та юу захиална тэрийг хийж өгдөгөөрөө бас айгүй давуу талтай. Тэгээ гахаа мах гэд бодоход одоо дараа нь махны тоног төхөөрөмж гэхээр манад махны хөрөө байна. Дээрээс нь нэг зүсдэг сангивсаал гаргадаг машин маань байна. За тэгээд утдаг нь байна. Гэт ингээд махыг өмнө нь 22 онд манайх хоршоо хөгжүүлэх сангаас бас одоо гахааны чиглэлээр төсөл авч исэн. За тэгээд тэрний маань бас тоног төхөөрөмж байгаа. Тэгээ одоо гахаа мах гэхэд ингээд яг энэ манай яг хөдөөнөө бэлчээртэй малладаг гахаа мах. Яг бид нар яг ингээд ерөөс яг өөрсдийнхөө юм бол бүтээгдэхүүн гаргажаа. Тэгээ энийг ингээ өөрсдөө хамтлаад тэгээд вакуумжуулаад тэгээд ингээ эцсийн бүтээгдэхүүн болгоод ингээд гаргадаг.